Зохиолыг бичсэн Нэмаргчагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батболдын Очир. Хүмүүн 3 дугаар бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Өөрийн бүрийтэй тохиож нүдгүй хавсрах шуурсан хавар цаг ажээ. Сэнгийн их бага 2 гэр тоогоо нэмж 3 болсон харагдана. Шинэхэн цагаан эсхий гэрээс Сэнг их л санд руу гарч ирж хэсэг ийш тийш харж зогсоод өөрийн их гэр өдөөгөө гүйг шахам оров. Тэнд ямар нэгэн бэрхцүүл болж буй нээлт. Энэ үед уяан дээр морьтой 2 хүн буусан нь жаалцэнд гүнжид 2 байлаа. Тэд яаруухан алхсаар Сэнгийн гэрт орцгоно. За охин яаж байна? Цэнд ийн асуугаад Сэнгийг ширтэн. Гэрийн баруунаа бодол болж суусан Сэнг уран муутайхнаар толгоос эксрээд 3 хоног өвдлөө 2 яс салдаггүй. Хөгшин бид 2 аргаан барж суун. Муу охин минь одоо хамаг цусаан юулдад барж байх шиг. Гэж хэлмэгцэн өөрийн ирэхгүй чигтэг ансгаан тэрүүхэндээ шовторч чимээгүй болов. Гүнжид за би дулам охин 2 дээр оръё доо. Та 2 эндээ байж вэ? Гэснэн үүдэнд очиж эргэн хараад хэрэгтэй зүйл гарвал хэлэх юм шүү. Чимээ чагнаж байгаарай. Хэмээгээд гэрээс шалмагхан гарч одлоо. Жаалцэнд бодол болсоор Сэнгийн дэргэд суун. Тэр 2 хэсэгтэл дуугарсангүй. Хар хавсарганы хүүгэг чимээг дарж хаанаг бүсгүй хүн дуу алдан хашгирахыг сонсоод зүрхэн өвтгөж сууцгаанам. Тийм байтал жаалцэнд нөгөө жам цаачав гэж аяархан асуулаа. Сэнг чимээгүйхнэр толгоос эксрэн. Арилсан дотортой хүн юм да. Хань бүлэн халуун цусаан юулээд 2 ясаа салж чадахгүй тарчилж байхад хар ус эргүүлээд явдаг. Ийн хэлсэн цэнд эрэхгүй хилэн хазаж үгэн зайлгав. Төвний нүднэн өчигдөрхөн өдөр хэрд хонин дээр явсан айлын эхнэрийг ээрж байгаад өөртөө таарсан хөлчүү жамцын дүр тодрох мэт болов. Энэ үед зүүн гэрээс нялх хүүхдийн час хийтэл уйлгадуун чангаар хатхан тэрэ. Үеийн 2 хижээлээрээ эл дуунаар давхын босцоолоо. Бүсгүй турхан бие цусаараа 2 хуваагдаж бүрэг үрээр төрсөн нэрэ өрн орчлонд хүн болж мэндэлснээ зарлан байв. Жаргал одоо ижи болжээ. Харин түүний эр нөхөр жамц энд байсангүй. Түүнийг ямархан архинд халамцаж хэнтэй хэрхэн байхыг Сэнгийн хотонд байх хөгшин залуу улсын хинэн ч үл мэдэх билээ. Энэ үүрийн цаг дор улаастай амбаны хүйтэн чулуун гянданд 13 дан хулс нэвчаалгасан ёроолт ам голтой төдийхөн адар ширтсээр хүлэгтэй хэвтэн. Түүнийг чулуун шаланд гэдрэг харуулж хэвтүүлээд дөрвөн мөчөөс нь ханад тэлвүрдэн гинжилжээ. Ёроолт үгсэн хүний адилаар нүд гөлөрч хэвтэх. Хаалганы түгжээ торхийн дуугарч хахир чимээ чахруулсаар хаажуухан нээгдэн. Залуу эрийн нүд сайн нэг цавчлав. Тэр юутайч амдаажээ. Үүдээр 2 хүн орж ирсэн боловч ёроолт тэдний зүг харсангүй. Хараад ч яан гэх вүлээ. Угаас гүр тайжин орж ирснийг ёроолт хүнд Монгол гуталтай хөлийнхэн чимээгээр танин байв. Оо хаас амдшив. Чи өөхөх болоогүй. Чамайг өгчихвээ гэж санахаар гол минь зурж нойр минь хулжаад болох биш. Ямар таал энэ үүр цүүрээр гяндан эргэж явхав. Гүр тайж энэ тавлах мэт хэлээд хүр хийтэл багтаагаар хөхрөн. Ёроолт дуугарсангүй. Гэтэл гүр түүний дээрээс тонгойж нүүрүүд нь удаанаар ширтээд
Чи надад мөн чих гай удаж яваа хүнд. Чамайг хэрвзээ байгаагүйсэн бол би бээр аль 3 жилийн өмнө нохой хандыг толгоогоор нь вангийн овоог тагчих байв. Гүйдэг шарав та хоёр дөнгүүлчгээд вангийн хүрээ рүү туугдаж явснаа би мартдаггүй юм шүү. Гэвч яалт. Юмд ээлж орчлонд уйлрал гэж би. Өнөөдөр бидний байр солигдож чи миний дөнгөнд хэвтэж байна. Харин тэр шаравгүйгч өмхий захар хонгор азарганы явдлыг даалгүй энэ үрээр үхэж тайлав. 3 оны өмнөтэй чи тэр шарвынхаа үгэнд орчихсон бол одоо яалаа гэж надад ясан хэмлүүлж хэвтгэв. Заяа ч энэ л юм да. Гэж шазууртайгаар хэлээд шоронгийн хаалга тийш эргэлээ. Ерөөлт мөн л дуурсангүй. Тэр нуруунаас хайрах хүйтэн чулуун шалайг бүхий л эдисээрээ мэдэрч шүд суусаар 3 оны өмнөх явдлуудыг бүр ихнээс нь санахыг хичээвэ. Гурван жилийн өмнө Дүүдгийн гал орчныг үлэмжхэн гэрэлтүүлж түнэр шөнийг угтсан үдэж тохиожээ. Хооронд нь холбож хүлсэн арваад ирсийг буута хоёроор харгалзсан байна. Харин ерөөлт шарв хоёул эл галын дэргэд суугаад энэ тэрхнийг хэлэлцэн байх. Гүрийг барьсан цагаас эхлээд л байж сууж чадахгүй яваа шарв хүлэгтэй байх гүр тийш чон адил ширтсээр. Энэ нохойг энд нь тонилгочих бол яана. Угаас үйлдсэн хэрэг нь тодорхой хойно ирүүдэж шүүн гэхийн хэрэг юу. Хэмээгээд ерөөлтийг цоргих мэт ширтлээ. Харин ерөөлт нандуухнаараа шарваха би ч таны лайдал сэтгэжсэн. Цалам намжил ахыг энэ хүний гарт үрэгдсэнийг би яахан мартах. Гэхдээ хандд орж ваны хэлснээр захиас би. Бид хар амиан бодож явхаас илүүтэй төр улсын хэрэгт гэхүйд нь шарв үгийг нь таслаад дүүмэн бид өнөө хоноод маргааш вангийн хүрээ орж таарах нь. Бусд нь яах надад хамаагүй. Энэ нохой тэнд хүрлээл бол тэр улайстай амбан гэгчийн гар нь энэ хүртэл сунаж сойрхол эвгээл ёсоор нь гүр тайжтан сул болж таарна. Энэ митийн амьдтыг тонилгуул хэдтэн улс гэрийн хэрэгдэж тустай биш үү? Чи нэг тунгааж үзтээ дүүмэн. Гэхэн тэр ерөөлт чимээгүйхнэр толгой дохив. Ерөөлт та тэгээд гар хоосон хүлэгтэй хүнийг нүд цавчилгүй хороочих зүрхтэй хүн гэж үү? Үгүй л болов. Гэд гүртий шарав. Шарав тэгт нь ажиггүй хэвээр инээгээд тийм ээ чиний зөв. Атаатан байлаач хүлэгтэй хүнийг хороох эр би биш. Гэхдээ шийдэж ядаад байх юу байх вэ? Хүлгийг нь суллаж орхи. Эр биеийн хаваар энэ нохойг тонилгоё. Хэмээлээ. Гэсэн ч энэ санаа ерөөлтийн бодолд нэг л эвлэж буусангүй. Ерөөлт энэ мэт үйл нь шударга явдал биш хэмээн үзхийн зэрэгцээ Чингван хандд орж түүний шадар өндөр соном нарын адилаар хүн зоны төлөө хэмээн итгэж их төрийн үйлсэд эргэлдэхгүй зүтгэхээр шийдээд байв. Түүнд одоо гагц бодох бодол хэмээвэл ус нутагтан нэг хурж өөрийн бодлоос хором салахгүй яваа жаргалтайгаан уулзсан гэх хүсэл байлаа. Тэрээр ижи аавтан үнсүүлээд жаргалтайгаан уулзаад ирвэл хорогдох зүйлгүй хаач хүрнэ. Хэмээн залуу ир бодолдоон эргцүүлнэ. Дайчин вангийн хүрээ. Ерөөлт шарав хоёул хэдэнтэй санал зөрөлдсөний эцэст гүр тэргүүтнийг дайчин вангийн хүрээнээ бие бүтэн хүргэж хүрээг харгалзаж үлдсэн ханд вангийн ирсэд хүлээлгэн өгчээ. Харин гүйдэг шарав ерөөлт хоёул үүнээс цааш яарч шавдах ажил үгүй болсон тул хүрээнээ түрхэн саатаж хоошид хэрххийг шийдэж ядан байцгаалаа. Олон хэлийн 8-ачд хийгээд хүрээний хүн зан холилдож холигсон зээлээр шарав ерөөлт хоёул зуухан гэлдэрч явна. Тэд хоёул их л бодол болох мэт ажээ. Тэн явтал гүйдэг шарав ерөөлтийг их л нухацтайгаар удаан гихчин ширтээд
Дүү минь, чи цаашаад яа гэж бодож байна? Хэмээн их л ирүүхнээр асуулаа. Ерөөлт алаг морныхон шанх дэлийг нь элбэж нэмсэглээд аха би хандвангийн саналыг тунгааж ядан байна да. Үнэхээр л тангараг өргөж төрийн хэрэгт гар бие оролцоход хүрвэл надад сайхан санагдах юм. Юутай ч вантан ирэх болоогүй хойно муу ижээ авдан очоод ирдгийм билүүл гэж бодож явна да. Хэмээлээ. Шарав чимээгүй толгойд охин. Тэгснэн дүү минь, энэ үхэндэн гэж хэлэхэд би чамайг хандад оржийн саналаас татгалзуул зохино гэж тунгааж байна. Чи чинь хүүхдэрээ шахан амтан өнөөдрийг хүртэл үдсэн чинь багдаагүй. Харин ч вантан энэ бүхнийг тунгааж чамд санал тавьсан хэрэг. Бас л холын бодолтой эр хүн шүү. Тэгээд ч төрийн хүнд хувийн амьдрал гэж үгүй болдог номтой. Дүү минь чи сэтгэлийн өнгөөр бус ухааны цараагаар шийдэх юм шүү. Гэвэ. Ерөөлт тэгтэн их л гайхах мэт болж морины амыг татав. Тэрээр шарвууд игцлэн хараад аха танд бас цалам намжил хөхмолон ах нарт хувийн амьдрал гэж байв уу? Та бүгдээр талын чон мэт явсан ч эцэстэн юунд хүрв? Гэж ирсгэн асууж орхилоо. Шарв аанал толгой дохиод дүү минь чиний зөв. Шилд андгаа өргөж сайн морь сартай шөнөөр хань хийж явсан бидэнд онсноос алдсан нь их. Тийм болоод л чамд би өнөөдөр энэ үгсийг сануулж байна. Угтаан төр шил хоёрт өргөсөн тангараг агаар нэг юм шүү дээ. Гэхдээ шилийн эрс бид бол төрийн хэрэгээс дайжиж төмөн олныхон төлөө өөрсдийн зоргоор явж дуусах учиртай. Харин төр дандгаа өргөсөн бол төрсөн биеийг өөрийн зоргоор жолоодох эрхгүй болох юм шүү. Чи залуу хүн, хандван чамд тулгаагүй. Сайтар бодоод нутагтаан буцаж ихнэр аваад амар амьдрал зохино. Би ах хүний хувьд арай илүү туулсан хүний ч хувьд энэ бүхнийг хэлж байна. Тунгааж болгохоо өөрөө мэдтээ. Гिचхэд морио зөөлөн давирч урагшаа алхууллаа. Ийм үгсийг гүйдэг шарваас дуулан чинээ санаагүй ерөөлт хэсэг гайхширч зогсоод түүний араас хөдлөв. Хоёр ирийг тийм цааш явах зуурт наран баруунаа таашиж хүрээний хөл хөдөлгөөн багахан намжих үлээ. Эл бүхнийг эргэн санаж хэвтсэн ерөөлт нүүрэндээ нар тусахад саялныг бодлосоо салж шоронгийн багахан гэгэвчүүдөө нүд буландаж харав. Тэгснэн үл ялэг гялбах мэт болж нүдэн анаад хөрхий дөө. Муусай нохойнууд шарв ахыг минь алчгаж. Шарв аха, та тэр үед надад үннийг л хэлсэнтэй. Одоо надад энэ гүрээс ялгагдах юу үлдэв? Үхсэн амьдын аль нь мэддэхгүй алга болсон намайг санаад аав ижи хоёр минь яаж дээлтэйгэн хатаж байгаа бол. Жаргал маань ч одоо хүний хүн болоо байлгүй дээ. Бархас тайжийн бэр болоо байлгүй. Хамгийн сүүлд дайчин вангийн хүрээний зээл дээр дугартай явж таарсан та. Тэр маань инээж явна үлээ. Зөвдөө. Жамцтай сууснаас дугартай ханилсан нь хол дээр. Дугар хэдий ойврхон ч эрийн хуух шүү. Үгүй ингэхэд би ер нь юугаан бодоод байна вэ? Жаргал бид хоёрын дунд юу байсан юм? Юу ч байгаагүй. Тэгээд ч тэр сайхан охин намайг тоогоод надтай ханилсан бол өдийд би энэ мэтэр зовоохоос хэтрэхгүй. Гэхдээ юу вэлээ? Тэр үед би ханд вантны саналыг хүлээж аваагүй бол хар сүлтэнд тангараг өргөөгүй бол эгэл боргоор амьдарч болох байсан босоо. Ерөөлт ийм бодсоор эртөмний явдлыг нүднэн буулгалаа. Дайчин вангийн хүрээ Чинман хандад оржин өргөө. Ерөөлтөө чи надад шийдээ даруй хэлэх хэрэгтэй. Төрийн үйл гэдэг чи биднийг хүлээж суудаг юм биш. Чамаас энэ санал асуусан нь залуу насыг чинь бодсон хэрэг. Гэхдээ бидэнд цаг алга. Хандад орж ван ин хилээд ерөөлтийг цоргих мэт ширтэн. Харин ерөөлт багахан эргэлзэх мэт байх бөгөөд вантны өөдөөс эгцлэн хараад вантан та гүрийг яагаад сулалчихсныг би нэг л ухахгүй байна.
Тэр чин таны амбид хүртэл халдах гэж оролцсон хүн шүү дээ. Хэмээлээ. Дэгт нь хандван харцаан огтхонж буулгасангүй хിവэр байх мөртөө ихэд ундуйцсан мэтээр Монгол төр манжийн сүүдэрт дарагдаж явдгийг чи эрх биш мэдмээр. Гүр хэн байлаа ч одоохондоо ганц гүрийн төлөө улайстай амбантай тэрсэлтэх нь бидэнд тийм чухал бус. Харин гүр мэтийн увайгүй олон Монголыг тэр манж нохоттой нэг мөр дарж авбал энэ нь төрийн хэрэгт нээцэн. Дүүмэн чи угтаа ганц гүрээс өсгөлэлцээд дуусыг гэвэл энэ чиний амин хувийн хэрэг болох юм. Хоёр үеийн ялгаа энэ юм шүү дээ. За би чамд 3 хоногийн хугацаа өгье. Хэрхэн шийдээд над дээр ирээрэй. Гэхдээ нэгэн зүйлийг дахин сайтар ухна биз. Чи миний саналыг дагаж хэмээн чамд би сайн сайхан амьдралыг амлаж чадахгүй. Гагцхүү улс гэрийн төлөөнөө бүхнээс хагцаж болох юм гэдгийг ч бодох ёстой юм. Гэж хэлээд суудлаасаа шалуухан босоод гадагшаа гарч одлоо. Ерөөлт түүн тийш мехисээр өргөнөн үлдэв. Төрүүнээс хойш охтын аниргүйгээр ерөөлт ханддорж нарыг харж зогссон өндөр соном ерөөлтүүд хандаж нэгэнтээ үг хэлэх гэснээр болоод хандвантны араас гарч одлоо. Ерөөлт хэсэг болоод мөн тэдний араас гарав. Хандвангийн ийм хурдан эргээд ирнэ гэж сансангүй. Харж ирэх минь ч худлаа боллоо та. Яадгийн билээ биз. Хамгийн сүүлд жаргалтай уулзна гэж хэлээд муу нохоо гүрээс болж чадаагүй. За байц яадаг хэрэгвэ. Үгүй тэгээд намайг өөртөө авъя гэх мөртөө хандван шарав ахын адил үг хэлэх юм. Ямар учиртай юм болоо. Энэ төрийн хэрэг гэж тийм бэрхцүүл байдаг юмсан уу? Миний санахад хурдан буу сайн мороор нөхөд хийгээд дайсантайгаа дайтаж явбал бахархмаар сайхан зүйл биш гэж юу? Энэ өндөр соном ахал гэхэд ямар сүрлэг дайчин хүн билээ дээ. Уг нь нэг гертэн харж ирээд бас жаргалтайгаа уулзаад ирвэлж дахиад эргэлзээд байх юусан бэлээ. Үгүй ер нь энэ хэргийг нэг мөр орхиод нутаг буцдаг юм бэлөө. Ерөөлтхүү энэ бүхнийг бодолтон эргэцүүлж бас чиг багахан эргэж буцах мэт байсаар зээлийн өргөн гудам руу явж орлоо. Тэр хэсэгтэн яваад хүчээр бодлон сарнаж энэ тэрхнийг сонирхож эхлэв. Тэгснэ яг өмнө тийшээгээ хараад таг хөшиж орхихон тэр. Түүний өмнөөс борлог морион унсан жаргал ирж явах харагдана. Жаргал гихтэн түүнийг огтоос ажигласангүй. Айдуухан инээмсэглсээр хэн нэгэнтэй ярилцаж явхаач. Ерөөлт сая л нэг түүнийг хэнтэй явж байгааг тогтож харлаа. Жаргалын дэргэд бархас тайжийн ганц хүү дугуйд явхаач. Ерөөлт нэгэнтэй угсгийгээд очих гэсэн боловч өөрийн ирэхгүй л зогссоор байлаа. Төдхөн жаргал дугуйр хоёул түүний өмнө ирж ерөөлтийг таньчихан тэрэ. Хүүе энэ чинь ерөөлт мөн үү? Дугуйр энэ дуу алдаад морион давирч ерөөлтийн өмнө туулав. Харин жаргал багхан балмагдах мэт болсон ч өнөөхөл сайхан инээмсэглэлийг нүүрэндээ тодруулсаар зэрэгцэн иржээ. Ерөөлт харин дуугарсангүй. Тэр жаргалыг л ширцээр зогсон. Тэхүйд дугуйр "Хөөе чи чинь ямар сонин хүн таарах нь энэ вэ? За минь сайн л байна уу?" Гэсээр яриа өдөхөж. Ерөөлт мөн дуурсангүй жаргалыг ширцээр л. Тэгснэн хоромхон харц буруулж дуурайд хараад "Минь сайн л явна да" гэж зөөлөн хэлчихэд шуутхан эрэглээ. Яг энэ мөчөд яагаад ч юм ерөөлтийн цээжин дотор тэр гихийн тэмдэггүй асар их гомдол эсвэл бачуурал дүүрэх мэт болж байв. Тэр дахиад нэгэхэн боловч эргэж харсангүй. Шуутхан л морион гуйдаад олны хөлөөс дайжиж угсхийлээ.
Хандвангийн өргөө. За чи тэгээд шийдээд ирвөө. Хандван ин айдуухнаар хэлээд ерөөлтөөс хариу хүлээж суун. Ерөөлт тэгт нь их л шийдэмгээр. Тэмээ Вантан. Өчүүхэн миний биеийг төр улсын хэрэгт тустай гэж итгэх аваас эргэж буцах санаагүйгээр энэ биеэн нэг мөр зориулсан. Гэж шуудхан өчлөө. Хандван чимээгүйхнэр толгой дохиод ерөөлтийг мөн л нухацтайгаар ширцээр байна. Тэрээр хэсэг тийм болоод би чамд 3 хоногийн хугацаа өгсөнсөн. Гэтэл чи нэгэн хоноод шийтчихдэг байна шүү. Хэмэв. Ерөөлт Вантны ил үгийн хариуд мөн л эргэлзэлгүйгээр Вантан та болгоо. Дахиад 2 хонсон ч миний энэ бодол хэвээрээ байх юм. Гэж ирсхэн хариулав. Ханд дорж үл ялгхэн инээмсэглээд өндөр соном мод харлаа. Харин өндөр соном тимч таатай бус мэт байхаач. Хар хэрэг гуагчих дуунаар ерөөлт бяцхан гэгэвчүүдөө харлаа. Гэгэвчний торон хаалтны цаана ганц хэрэг суучихсан эвэр хошуугаан далавчандаа шилэмдэн байхаач. Ерөөлт түүнийг харж муухан инээ хайдаад хөөрхийдөө муу ижим нь хэрэг гэдэг амтан зүсэн харж дотор нь цагаан гэж хэлдэгсэн. Гэвч энэ хэрэг намайг үгсэн байвал нүдийг минь ухах санаатай л энд суугаа байх та. Харин би гэдэг хүн хичнээн тарчлан өвдөж байвч үхэж өгөхгүй юм да. Ингээд жаргал маань намайг үхэж гэж дуулвал ойлгох болов. Хэмээн амандаа шивэнсээр. Харин энэхэн мөчөд нутагтан байгаа жаргал бүсгүйг хэрхэн яаж чуухан бөг улайстан шоронд гинжтэй хэвтэг ерөөлт яахан таамаглах вүлээ. Түшээдхан аймаг Далаагүний хошуу. Хойдтой нь эрийн их хайрхан асарлан бараантаж өмнөдөө нь ихтэрст цагаан хөндөө явган салхин аясаар намилцаж үзэгдэнэ. Энд сэнгийн 3 гэр хаварчандан буй. Харин 3 гэрийн зүүн болох цагаан эсгийн гэрээс үүр хугсалж төрсөн нялх хүүхдийн уйлахтун уян ихэн сонсогдох бөгөөд уяан дээрх эмэлтэй 3 морь түүний дунд багхан цочих мэт болж чихэн хайчилсаар зогсоно. Эвэдээ хамалчихлаа байна. Ангир уургаан амалсан хойно болоод л явчихна да. Жаргалын их дулам энэ шивнээд нулимсан сэмхэн арчихаач. Харин гэрийн зүүн орон дээр хагас өндөөж арн руугаараа өндөр ивэсийг налсан жаргал тамирн барагдсан 2 гараараа хүүгэн тэврэх айдаад хөхөн амлуулж үзэгдэн. Зөнгөөн дагсан хүү ихэнхэн хөхний толгойг өмхэд хараа индаал буулцтал хөхөж эхлэв. Ингэхт нь хамаг цусаан юулан алдаж хонсон жаргалын нүднээс халуун нулимс нь хамжааргүй асгарч хөх нь халуу төөнөн эвлэх вүлээ. Хүү одоо уйлахыг болжээ. Жаргал муухан инээх айдаж гэрт байх хүмүүсийг тойруулж харна. Тэнд сэнг дуулам, цэнд гүнжид нар байх вүлээ. Харин өөрийнх нь эр нөхөр жамц байсангүй. Бүсгүй ирэхгүй гомдож цээжин зангиран байвч нялхүрэн харж багхан уужрна. Хүү одоо ангир уурагтан цадаад амгалан тайвнаар нойрсож эхлэв. Жаргал арагшаа бүтэн хэвтээд уртаар санаа алдлаа. Гэвч тэрээр дуугарсангүй. Дуугарыг ээд чи үнэндээ тэнхлэн хүрсэнгүй. Нулимсанд дэвтсэн ансхан анаад унтахыг хичээж уртаар амьсгал авна. Тэр одоо жамцад гомдохыг болжээ. Харин тэртээ 3 оны өмнө Дайчин вангийн хүрээгээгч газарт анхлан очсон өдрийг эргэн санав. Дайчин вангийн хүрээ. Бархас тайж вангийн хүрээ орж багхан арилжаа хийх учир сэнгийг дагуулan явжээ. Харин сэнг өөрийн охин жаргалыг хамт авч явсан байна.
Тэд хүрээн дээрээд 2 хонож байх үед жаргал охин өөрийн эцэг сэнг Бархас тайжийн ганц хүү дугар нартай хамт зээл орж таарав. Харин тайжтан ханд доржванд бараалхал ирсэн тул тэдэнтэй хамт зээл орох гэж төвдсөнгүй. Жаргалын хувьд харсан газар бүртээ зүгтдэг байсан дугрыг тэр нэгэн гайт өдөр өөрийг нь аварч үнэн сэтгэлийн хэлснээс хойш муухан гэж бодохыг болсон билээ. Харин ч ахын ёсоор хүндэлж аяавтай байх болсон цаг байв. За дугар минь, миний охиныг энэ зээлэр нэг сайхан явуулаад үзүүлээд өрх. Ах нь энэ эмээлтэйгүр хэсэг яваадах. Намайг дагаж эмээлийн мод хэсэж цаг бараад яах вэ? Сэнг ин хилээд өөрөө эмээлийн мод үзэхээр үлдэж, харин жаргал дугар хоёул цааш явжээ. Жаргал бүсгүй хүнээлнүүдээр толгоон гоёл сувдан даруулах сэлтийг сонжиж, бэл хүрвэл ижидэн сувдан даруулга авъя гэж сэтгсээр явна. Харин дугар түүнд хань болж явах зуртан их л тааламжтай байх бөгөөд үе үехэн жаргалыг харж чимээгүйхэн инээмсэглэсээр. Тэн явтал дугар ам нээж. Жаргалаа, чи бид нэгэндээ хэлхэн хэлж, би чиний сэтгэлийг мэдсэн хойно дахиж зовоохгүй гэж амласан удаатай. Тиймээс намайг ах шигээ санаж яваарай. Хаяа боловч харахад цэрвсэн хэвээр мэт санагдаад надад хэцүү байх юм. Жаргал тэгт нь айдуухан инээмсэглээд. Яалаа хичтэй. Би таныг тэр мэт бодохыг болоод удаж байна. Үнэн дээр ах шиг л бодож явах болсон доо. Дугаархаа, харин энд ирснэх гэд үгэн гүйцээж амжаагүй байтал дугар морины амыг татаж зог тусаад. Хөөе, эн чинь ерөөлт мөн үү? Гэж дуу алдхан тэр. Жаргал цочих мэт урагшаа харлаа. Тэднээс холгүйхэн газарт хараалаг морьтой ерөөлт хөндлөдөсгийж зогсоод өөдөөс нь таг ширтэж байхаачээ. Жаргал түүнийг хараад даанчиг ихээр балмагдав. Тэр нэгэн өдөр маргааш хоньны бэлчээрт уулзна гэж хэлээд ор сурггүй явсан хүнтэй энд ингэж таарсандаа итгэж ядна. Бас баярлах шигч болно. Жаргал муухан инээх айдаснаас өөр үг хэлж чадсангүй. Харин ерөөлтийн царай нэг л сонирн байх бөгөөд урд өмнөх шиг инээхгүй байгаа нь цаанаалт нэг зэврэн. Гэвч тэд багхан урагшлаад ерөөлтөд тулж очлоо. Дугар төрүүлж мэд мэдсэн ч ерөөлт чивчмээгүй өөдөөс нь ширтсээр. Жаргал төрүүхэн л дугарт энд ирснийг ерөөлтийг сургалах юмсан гэж хэлэх гээд амжаагүй билээ. Одоо бол ерөөлт яагаад дуурахгүй байна? Морийг нь хөтлөөд явчихаас хаашаач байсан яах вэ гэж л дотроон ботхоос хэтэрч чадахгүй зогсон. Гэтэл ерөөлт даанчиг хахир өнгөөр дугартай мэд мэдсэн болоод шуутхан эргээд явчихан тэр. Миний охин алив энэ халуун шөл оччих. Боломгүй бол махыг нь идэх гээд яах вэ? Гэх дуунаар жаргал ижи өдөөгөө харав. Түүний орны өмнө ижийн аягтай халуун шөл бариад сууж байхаачээ. Харин ерөөлтийн аав ээж болох цэнд гүнжид хоёул хэдийнэн явсан бололт гэрт нь байсангүй. Жаргал урд өмнгийн бодолдоо автаж хэвтсээр тэдний явсныг ч мэдээгүй бололтой. Тэр аажуухан өндийгөөд халуун шөлнөөс багаан балгав. Тэгэхэд ижийн духыг нь зөөлнөр илбээд. Иш миний охин, одоо би аль бодоор хэлдэв юм бодоод хэрэггүй шүү. Өвөөд нь хэл өгүүлсэн, сонсоод л давхаад ирэхвээ. Гэж аргадах мэт хэлээд хацар дээр нь зөөлөн хэрнэн удаанаар үнэрлээ. Бүсгүй нүд дахиад л сул асгарах нулимсаар дүүрээд ирэхэн тэр. Гэвч тэр хэнд юунд гомдож байгаагаа ч ойлгосонгүй. Ямартай ч жамцад гомцсонгүй гэдгээ л мэдэж байв. Харин ерөөлтөд юм болов. Ямраар ч нулимсаа төвчж чадахгүй асгасаар. Энэ мөчөд гэрийн эсхийн үүд сэвхийдэл сөхөгдөхөн тэр. Дулам жаргал хоёул нэгэн зэрэг үүд рүү харлаа. Тэнд дулмын их жаргалын өвөө болох бадарч өвгөн орж ирсэн харагдана. Ирээн хайрхан энгэр бэлшгэн уужуу ханхар тэр өвгөн
Чимээгүйхэн ирж зээ охиныхон орны өмнө ирж суугаад жаргалын духан дээр удаан гихч нь үнэрлэв. Жаргал энэ удаад бүрж тиссэнгүй. Сувдрах нулимсан сул орхиж ихэр татсаар нялх хүүхэд мэт цөрхөртөл уйлхан тэрэ.